Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто ярилцлагаар Монгол улсын спортын салбарын тухай ярина. Ялангуяа спортын холбоодуудын удирдлага, зохион байгуулалт энэ бүхэн дээр ямар асуудал байгаа, яаж хийх тухай ярилцах гэж байна. За энэ тухай хамгийн тодор ярилцах хүн бол Надмид Цэрэнгийн Тамир. Та бидний мэддэг спортын сэтгүүлч. За энэ хүн бол 93 оноос бараг 30 жил энэ спорттой холбоотой, спортын хөгжилтэй холбоотой асуудыг ажил хэрэгтээ тусгаж ирсэн хүн байгаамаа. Надмид Цэрэнгийн Тамир сэтгүүлч, спортын зүтгэлтэн. Монгол үндэсний хэл бичгийн дээд сургууль, удирдлагын академиг тус төгссөн сэтгүүлч, монгол хэлний багш, төрийн удирдлагын менежер. 1993 онд Монголын үндэсний олон нийтийн телевизэд редактор, спортын төвч. 1996 онд Монголын спортын анхдагч, одод студ. 1999 онд спорт мэдээлэл танин мэдгүйн Цэнхэр гариг сонин үүсгэн байгуулсан. Цэнхэр гариг, спортын тойм, гард магна, шинод, тамирчны гэр бүл, Улаанфин, топ ньюс, зураг бүхэн, түүх өгүүлнэ. Спортын түүх зэрэг, спортын төрөлцсөн олон нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байсан. Мөн 6 залуу заан бид сагсан бөмбөг дуртай, хүчтэн, спортоо шинжлэх, нутгийн бахархалт бөхчүүд, тамирын цаг, ток шоу, төмөр ертөнц зэрэг баримтат болон цуврал контентыг үзэгч спорт сонирхогчдод хүргэжээ. Телевиз, FM радиос, сонин хэвлэл, мэдээллийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа. Монголын үндэсний олимпийн хороо, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хоккей, боулинг, дартс зэрэг 20 гаруй спорт холбооны удирдах зөвлөлд сонгогдсон ажилласан. Сагсан бөмбөгийн дээд лигийг эхлүүлэх, Монголын хөл бөмбөгийн холбоог, Азийн хөл бөмбөгийн холбоо болон олон улсын хөл бөмбөгийн холбоонд элсүүлэх ажлуудад идэвхжүүлэн оролцож, бодит хувь нэмрээ оруулсан. Хамбогд уус хатан туулгын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал, аян давтагдаж шүү. За сайн байна уу та? За сайн байна уу? Танд өнөөдрийн мэнд төрөг. За саяхан ингээд спортын хөл бөмбөгийн спортын холбооны хурал боллоо. Өөндөө чимээ шуугантай болсон, хоцорж ирсэн хүнээ оруулаагүй. Тэгээд аюултай хамгаалтынхан гарцсан тэргээл. Тэгээд тодорхой хүн сонгогдсны дараа нөгөө сонгосон хүмүүс нь өөв зөвшөөрөхгүй байна гэдэг ингээд ийм хил ам болцсон дагуулсан явж байгаамаа. Тэгээд ганц энэ спортын холбооч бусад холбоотой ийм хоёлаа нэлээд юм ярмаар байна. Тийм учраас та юуны өмнө спортын холбоодууд яагаад ийм чухал юм бэ гэдгийг ярья. За 1992 онд одоо нийгэм одоо өөрчлөгдөд тийм ээ. Систем ингээд өөрчлөгдлөө. Үндсэн хууль дагаад одоо төрийн бус байгууллагын хууль 1997 онд батлагдсан. Тэгээд ер нь 90-ад оны эхээс спорт холбоод одоо спортын олон төрлийн шинэ холбоод шинээр бий болсон. За хуучин мэдээ системийн үед бол спорт холбоод байсан. За тэр нь бол яг хуу одоо чинь бие тамир спортын улсын хороо гэхэд олимпийн улсын хорооны дарга нь олимпийн хорооны ерөнхийлөгчийг хийгээд явдаг. Ийм тогтолцоотой байсан. За үндсэн хууль одоо шинэ үндсэн хуультай холбоотойгоор энэ төрийн бус байгууллагын хууль батлагдсанаар одоо спорт холбоод тэгээд төрийн бус байгууллагууд одоо яаж энэ арчсан нийгэмд одоо оршин тогтнох үйл ажиллагаа явуулах уу гэдэг одоо нэг хэсэнд замыг л одоо зааж өгсөн ийм хууль батлагдсан. Тэгээ одоо энэ хууль одоо яг гүйцэтгэх үүргээ бол гүйцэтгэгдсэн гэж би одоо спортын зүтгэлтэн үний, нийгмийн зүтгэлтэн үний одоо хараад байгаа. Одоо бол бас жоохон өөрчлөх тийм ээ шаардлага зүй ёсны болчиход байгаа юм шиг байна. За үндсэн хуулийг бол одоо жишээ нь бид нар ингээд бас жоохон өөрчлөхгүй болохгүй нэгэл үндсэн хуулийн шинжилэл рүү ингээд ороод яваад байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан спорт холбоод бол ерөнхийдөө тогтолцооны гажуудал тийм ээ хямрал руу ерөөсөө орцсон явж байгаа. Энэ бол одоо Монголын үндэсний олимпийн хороо гэдэг одоо үндэсний спортын холбоодыг одоо нийлүүлсэн үндэсний хэмжээний том байгууллага байгаа шүү дээ. Эндээс эхлээд хямрал бол ерөнхийдөө явагдаад эхэлсэн. Хэсэг бүлэг улсууд одоо тухайн спорт холбооны засаглалыг одоо дангаараа одоо эсэрхийлжтэй төрөмгийлж авснаас болоод ямар ч нэг төлөөллийн зарчим алдагдсны улмаас одоо энэ хямрал руу орцсон гэж одоо миний хувьд үзэж байгаа юм. За голдуу энэ хүмүүс хэлэхдээ бол одоо бидний харж байгаагаар санхүү мөнгөтэй холбоотой гэж үзэж байгаа юм. Энэ ямар учиртай?
За санхүү мөнгөтэй холбоотойг бол одоо спорт холбоод дээр ярихад Монголын үндэсний олимпийн хороо. За энэ бол олон улсын олимпийн хорооноос асар их хэмжээний санхүүжил авдаг юм байгууллага. Хоёрдугаарт Монголын хөлбөмбөгийн холбоо. Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооноос мөн асар их хэмжээний санхүүжил авдаг ийм хоёр байгууллага. Энэ жишээлбэл саяхан мэдэн дээр гарсан байна л да. 2025 оны хөлбөмбөгийн холбооны нийт төсөв нь 10 орчим тэрбум төгрөг. Тэрний талаас илүү нь 51-2% нь олон улсын FIFA-гаас тийм ээ олон улсын хөлбөмбөгийн холбооноос мөнгө авдаг юм байна. За Монголын үндэсний олимпийн холбооны хэдэн хувийг гадаадаас авдаг, хэд орчим төгрөг байд юм болов. Ер нь бол миний ойлгож байгаагаар дотоодын санхүүжилт гэж ялангуяа олимпийн орон дээр бол бараг байхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр бараг 100% олон улсаас санхүүжилж байгаа. Олон улсын олимпийн орон гэдэг байгуулагч одоо олимпийн хөдөлгөөн, олимпизмыг одоо дэлхийд даяар сурчин таниулж байгаа одоо үйл ажиллагаа явуулж байгаа гол байгууллагын хувьд үндэсний одоо холбоодоо бол зөвхөн асуудалгүй санхүүжүүлээ явуулж байгаа. Тэгэхээр тэр одоо ер нь энэ дээр нэр дүрцсэн үндэсний олимпийн хороо, хөлбөмбөгийн холбоо гэдэг хоёр байгууллагын бүр харуул хамгаалалт одоо цэвэрлэгжсэн ахгуулаад бүх одоо дулаан цахилгаан гэдэг юм уу бүх урсгал задлыг олон улсаас таачиж байгаа. Тэгэхээр ялангуяа хөгжиж байгаа оронд спортыг хөгжүүлэх төр онцгой анхаарч баян орнуудаас авсан татваруудаа мөн нийт орлогоосоо нэлээд том хэсгийг жишээлбэл хөлбөмбөгийн холбоон гэтэл 5 тэрбум төгрөг одоо өгж штэ тийм ээ. Тэгэхээр энэ их мөнгө урсгал яаж байгаа тухай нэг хэсэг хөлбөмбөгийн холбоон дээр ерөнхийлөгч нь баахан мөнгө авцсан байна гэж боо юм болсон тийм ээ. Тэгээд дараа нь ингээд солигдоод явсан. Тэгээд энэтэй холбоотой энэ энийг ил тод болох арга байхгүй юу? Үйл ажиллагаа олон нийтэд. Ер нь байлгүй яах. Тэгээд яг энэ олон улсын санхүүжилттэй холбоотой учраас ингээд улс төрчид одоо ялангуяа дээр нэр дүрцсэн 2-4 болсон байгууллага одоо спорт холбоот руу маш ихээр орж ирсэн. Тэгээд ерөнхийдөө дандаа их хурлын гишүүд сая дарга нар л одоо олимпийн орны ерөнхийлөгч хийдэг одоо ийм жишг явчлаа штэ бараг 30-аад жил. Хөлбөмбөгийн холбоо бол бүр дэндүү гэхэд дэндүү. Одоо сүүлийн 3 Монгол улсын төрийн тэргүүний хамаарал өгөхий улс төрчид одоо яг одоо мөнгөнийх нь аман дээр тийм ээ суучаад ингээд энэ одоо орж ирж байгаа санхүүжилт нийл тод биш. Тэгээд яаж зарцуулж байгааг нь мэддэхгүй ингээд яваад ирлээ л дээ. Монгол улсын 3 ерөнхийлөгч энэ хөлбөмбөгийн холбоонд нөлөө үзүүлж ирсэн байна гэж. Тий, тэгэлгүй их. Одоо жишээ нь би нэр дурдаад ярьчих чинь яг нөгөө бодит кейс байхгүй. Одоо жишээ нь Цахиагийн элбэг дорж гэдэг ерөнхийлөгчийн үед яг одоо ерөнхийлөгчийн албан ёсны тийм ээ орон тооны зөвлөх Ганбаатар гэдэг. Одоо арчс намаас жигсаалтаар их хурлд одоо сууж байгаа ийм хүн байна. За дараа нь одоо Батулга ерөнхийлөгчийн үед одоо өөрийнх нь хамгийн газрын дарга хийж исэн одоо Шижир гэдэг залуу. Одоо бас жигсаалтаар арчс намаас их хурлын гишүүн болсон явж байгаа. За хамгийн сүүлийн жишээ хөрс ерөнхийлөгчийн хувьд одоо өөрийнх нь орон тооны бус зөвлөх одоо болд гэж юм. Сая хамгийн сүүлд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчээр ажиллаж байгаа. Сая тэгээд одоо шаардлага тавьсны улмаас одоо ажиллаа өгсөн л дөө. Ийм маягтай байгаа юм. Тэгэхээр Монгол улсын одоо 1997 онд батлагдсан төрийн бус байгуулах хуулийг хэрвээ бид нэр одоо мөрддөг байсан бол эн чинь үйл ажиллагааны тайлангаас гадна санхүүгийн тайл нь одоо тэр нийгэмд үйлчлэг байна уу, гишүүдэд үйлчлэг байна уу ялгаагүй бүгдээр ил тод байх хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо бүгдээрээ бүрхэг хэдийн хэмжээний санхүүжилт орж ирж байгаа нь ерөөсөө бүдэг бадаг. Тэгээд тайлан тавихаараа ерөнхийдөө нэг зүгээр л нэг тоонууд тавьдаг. Тэр задаргаа эднэр ерөөсөө байхгүй. Олон улсаас ирж байгаа санхүүжилт бол энэ чи ил тод байл гэж мэдээж шаардаж өгч байгаа шүү дээ. Ийм том мөнгө орж ирээ тайлангүй болохоор авилгын их том үүр болоод байгаа юм байна л да. Мэдээж тий. Тэгж хардах шүү. Сая хөлбөмбөгийн холбоон дээр улсын хурлын гишүүн Ан Базрыг сонгочлоо гэсэн шүү. Тэг гишүү асан. Тэг гишүү асан тий. Бас улс төрийн хүн байх нь тийм. Би сая процесс дээр яг хурлын өдөр 10 цагт хурлын болсон. За би бол 8 цагаас хойш тийм дууссан байсан. За олон улсын хөлбөмбөгийн холбооноос 3, Азийн хөлбөмбөгийн холбооноос 2 экспертүүд төлөөлөгчнээс ажиглагчаар оролцсон. Гадаадын экспертүүд байсан юм тийм. Ер нь бол 1900 одоо 2015 онд нөгөө Гамболд гээд одоо нөхөр ерөнхийлөгчээр ерөнхий наримчийн дараагаар ажиллаж байхдаа нөгөө хөлбөмбөгийн одоо дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болох хотыг тодруулах одоо үйл ажиллагаан дээр санал өгөхдөө авилгах толбогдсон гэдэг ингээд 5 жилээр бүр хөлбөмбөгийн одоо холбооны цэнгэлдэг стадион руу хүртэл орох эрхийг хаагаад Монгол улсыг бандсан шүү дээ. Тэрний улбаатай яг одоо 10 жилийн өмнө сонгуул болоод тэгээд дэд ерөнхийлөгчээр тухайн үед ажиллаж исэн одоо сонгогдоод байсан Ганбаатарыг
одоо ерөнхийлөгч болгох ийм процесс явагдсан. За тэндээс авахгүйлаад ер нь хөлбөмбөгийн холбоо чинь би өөрөө яагаад сайн мэдэж байна гэхээр 1997 онд хөлбөмбөгийн холбоо 96 97 онд шинжилт хийгээд 15 удирдах зөвлөлийн гишүүнээ шинчлээд тэрнийх нь нэг нь одоо би сууж байгаа. Тэгээ бид нэр одоо ер нь олон улсаас гишүүн байгуулга болгох хэрэгтэй юм байна. Олон улсаас санхүүжилт авах ёстой юм байна гэд нөгөө Азийн холбоо олон улсын хөлбөмбөгийн холбоонд хэлсэн байхгүй. Тэгээд 1998 онд хоёр холбоонд дараалж ирсээд ингээд энэ санхүүжилтийн их үүсвэр тавигдсан. Тэгээ одоо зүгээр ойролцоо тооцоогоор ирэхэд хөлбөмбөгийн холбоонд ирэхэд нэг 50 орчим сая долларын санхүүжилт 1998 оноос хойш орж ирсэн байна. Тэгээд одоо чинь жил болгон сүүлийн нэг ковидын үеэр чинь одоо олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэ сонгогдсон ерөнхийлөгч Итали улсын иргэн Инфантино манай улсад албан айлчлал хийсэн шүү дээ. Тэгээд эрэхтэй бол бид нар жил болгон 1.5 сая долларыг одоо үндэсний холбоод болгонд өгч байгаа. Гэт. Дээр нь одоо хөлбөмбөгийн дэлхийн аврагтаа жил болгон одоо 4 жил нэг удаа гэсэн үг шүү дээ. Дахиад нэмэх нь бонус 1 сая долларыг өгдөг гэд. Тэрнээс гадна одоо жишээ нь ковидын үеэр ирэхэд одоо эмэгтэй хөлбөмбөгийн одоо тийм ээ спортыг түлхүү хөгжүүлгээ 500 мянган долларыг хүртэл өгч ирсэн. Дахиад ч одоо 500 мянган илүү сая доллар дахиад орж ирсэн байх хэвээр. Ингээд одоо мэдээллийг авахаар одоо ийм их хэмжээний мөнгө яваад байдаг. Сүүлийн жилүүдэд одоо энэ жил ихэд одоо Монгол мөнгөөр 13 тэрбум төгрөгийн одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тийм ээ. Ийм одоо боломж олцсоог нь олон улсын холбоо хангаж өгчээд байдаг. Монголд болохоор засаглал нь хямрцсан болохоор нөгөө хүүхэд залуучуудын одоо хөгжүүл Монголд хөлбөмбөг дуртай хүүхэд залуучуудад энэ спортыг дуртай болох үүсэд одоо зарцуул гэсэн мөнгийг энэ бол нэгдүгээрт Монголын нэрээр Монгол улсын нэрээр орж ирж байгаа мөнгө. Хоёрдугаарт хүүхэд залуучуудын спортын хөгжлийг одоо бодлогоор дэмжих одоо хүрээнд орж ирж байгаа мөнгө байхгүй. Тэгэхээр энэ санхүүжилтийг өөр зүйлд зарцуулдаг. Ийм зүйлэр бол орчод байгаа юм л та. Тэгэхээр засаглал нь хямралтай болохоор хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирж байгаа нь ил тод биш болохоор ингээд бүгд хардталтай. Дээр нь одоо магадгүй авилгын их усвэр те. Яагаад хөлбөмбөгийн холбооны одоо ерөнхийлөгч байсан, ерөнхий нарийн бичгийн дарга байсан нөхдүүд өнөөдөр жишээ нь улс төрийн нэг том номын жагсаалтын 5-15 төчгтээр явж байна. Энэ бол заанаа бол авилгатай холбоотой л гэж бид нараас хардах үндэслэл болоод байгаа байхгүй. Ил тод биш байна. Асар их мөнгө олон сая доллар гадаадаас авж байгаа. Тэрийг яг тэр нөгөө зориултын дагуу энэ спортыг хөгжүүлэх, түгээх, ерөнхийдөө хүүхэд залуучуудад одоо нэг сургах тийм ээ, дэлгэрүүлэх. Хамгийн гол нь хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх том ач холбогдол байгаа шүү дээ. За энэ ажил бол тийм хийгдэж байгаа үгүй мэддэхгүй байна. Нэгдүгээр, хоёрдугаар тайлангаа гаргахгүй байна. Олон нийтэд ялангуяа үйл ажиллагааны болон санхүүгийнхаа тайланг нуугаад байна гэдэг асуудал ярьж байна тийм. За та хоёр зөвхөн хоёр холбооны тухай ярьж байна. За мөн цагтаа Монголын бүхий холбооных ингээд байхад одоо Монгол улсын үндэснийх нь гол спорт нь бүх гэж байдаг. Бүхий холбоо ч одоо ч учраалаагүй болтой явах юм да. Тэгээ энэ бүхний чинь одоо яаж зохицуулах вэ? Яаж зохион байгуулах вэ гэдгийг та яаж харж байна? За энэ дээр зүгээр засаглалын хямрал дээр болохоор ийм байгаа юм. Энд чинь нөгөө бүх олон улсын холбоод болохоор гишүүнчлэлтэй байдаг. Тэгэнгүүт одоо чинь би ингээд хоёр урхан жишээ авъя л да. Одоо бодибилдингийн спорт гэдэг байж байна. Та одоо сайн мэдэх байх өөрөө тий залуутай хичээлж байсан. Одоо магадгүй бас хичээлж байгаа байх гэж бодож байна. Одоо бодибилдингийн спорт дэлхийд нэг холбоо яаж байгаад хоёр задарсан. 2010 оны үед. Тэгэнгүүт Монголд нэг байсан одоо 35 жилийн түүхтэй 1990 онд одоо бялдаржуулах урлагийн холбоо гэдэг одоо нэр өгөхээ 6-7 манай Ахмад Хамшигчдын гэдэг дасгалжуулагч байгуулсан холбоо. Тэр холбоотой параллел холбоог 2010 онд Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо гэдэг ингээд байгуулчихж байгаа. Тэр бол яг олон улсад ингээд хуваагдангууд манайх дүүрээгээд ингээд одоо болох юм байна гэдэг ингээд байгуулчихж байгаа. Тэгэнгүүт эсрэгээрээ одоо жишээ нь олон улсад нэгдэж байгаа. Жишээ нь дартсын спорт дээр гэхэд дэлхийн дартсын холбоо, олон улсын дартсын холбоо гэдэг хоёр холбоо байсан өмнө нь. Тэгэнгүүт одоо бол нэгдсэн байна. Дэлхийн дартсын холбоо гэдэг нэг туганд орсон. Тэгэнгүүт Монголд бол одоо жишээ нь нэгтгэн зүйтэй болж байгаа биз? Ерөнхийдөө бол. Тэгэхээр нэг талаасаа олон улсын холбоодын талцал хуваагдал болоод спорт холбоод талцж хуваагдаж байна. Нөгөө талаасаа та бид хоёрын одоо ярьсан ихэнд ярьсан гол сэдв бол энэ тогтолцооны гажуудал тийм ээ энэ засаглал хямрсан учраас одоо ил тод байж чадахгүй шүү дээ. Тийм учраас нэг спортын төрлөөр параллел одоо жишээ нь сагсан бөмбөг гэдэг юм уу одоо үндэсний бүх гэдэг юм уу яг адилхан нэртэй холбоо байдаг юм уу жоохон үндэсний гэдэг тодтолтой нэр өгөөд байдаг юм уу ийм хямрал руу ингээ энэ хоёр хүчин зүйлээс шалтгаалаад ерөөсөй орчиж байгаа юм. Тий. За би зүгээр чинь
гольфийн холбоон дээр ярил л да. Би Монголын гольфийн холбооны ерөнхийлөгчөөр 3 жил ажилласан. Моддингийн ажлыг өгсөн. Тэгээд ихэд дээгүүр бусдаар нэг ингээд хараад байхад гольфийн холбооны гишүүн гэж гольфийн талбайтай гольфт ийм бизнесийн сонирхолтой тэр байгууллагууд нь гишүүн болоод байгуулгаараа институцээр шүү. Тэгээд тэднэрээр дамжаад Америкийн гольфийн хүн өөрийнхөө нэг гольфийн клубаар дамжуулаад тэгээд Америкийн гольфийн холбооны гишүүн болоод үр дүнд нь тэр нэгдсэн ганцхан аппликейшн байгаа. Оноо өгдөг. Handicap гэдэг. Тэр handicap гэдэг юм өөрөө орох нэр усаа бүртгүүлэх тийм боломжтой. Хэрвээ заавал тэр аль нэг талбайгаар орохгүй маа гэвэл хуваараа орно гэвэл жоохон үнэтэй байх жишээ. Тэгээд ийм маягаар ийм зохицуулах хэрэгтэй байна гэд Монгол улс Монголын гольфийн холбоо болохоор гишүүд нь энэ жишээлбэл одоо энэ Чингис хаан гольф талбайг тэрэлж байгаа. Наадад манай энэ богд уул гэдэг богд маунт гольф клуб гэж байгаа. Гэх мэт амун тэгээд хүмүүс өөрсдөө байгуулсан клубуд байгаа. Талбайгүй ч гэсэн. Тэр хүмүүсийн төлөөллийг хувь хүнээр нь биш. Төлөөлөл нь тузд нь оруулаад тэгээд удирдлага авахаар өөрсдөө дотроо ярьж сонгож аваад тодорхой хугацаагаар төлөөлөгч дотроосоо сонгоод явах юм аа гэж. Тэр нь одоо тодорхой хүн байж болно л доо. Тэгээд энэ ийм дүрм гармагц одоо ингээд улс төрчихгүй болчихж байгаа байхгүй. Улс төрчих боломжгүй зөвхөн гол сонирхол нь тэр спортынх нь өөрийнх нь ашиг сонирхол байхгүй. Хувь хүний биш. Гэх мэтээр одоо Монгол улсад энэ олон клуб байгуулад байгаа гол зарчим бол таны хэлснээр нэг хувь хүн мөнгөтэй бөгөөд мөнгөгүй эсвэл шуналтай этгээд очиод дарга нь болоод өмчөөд авчдаг. Тэгэхээр ийм үзэгдлийг гаргахгүй тулд тэр нэг хүний чинь бас нэг юм сонгоод нь шүү дээ хүмүүс. Тэд нар яадаг уучраа мэддэггүй юм уу? Худалдаад авчдаг юм уу? Энэ одоо спортын тухайн тамирчид нь орох ёстой юм уу? Гишүүнээр эсвэл тодорхой багууд нь байх ёстой юм уу? Дотроо зөндөө олон клубуд байгаа шүү дээ. Тэгж явбал яасан. Ер нь бол таны ярьдаг зөв л дээ. Тэгээд Олимпийн орны одоо кейсэн дээр бид нар бол олон жил ажилласан. Тэгээд 10 жил тэмцэж байгаад олон улсын олимпийн хаартд бол яг таны хэлдгээр одоо чинь гольфийн холбоо Монгол улсын үндэсний олимпийн орны гишүүн байгуулах шүү дээ. Тэгэнгүүт тэн чинь одоо гольфийн холбоо гэдэг одоо гишүүнчтэй байгууллагын төлөөлөл одоо тэнд орж бүгшүүдийн хурал чуулганд оролцох хэрэгтэй. Нэг хэсэг яаж явсан гэхээр хүний сонгогчдөг. Одоо чинь гольфийн холбооноос 3 хүнийг ингээд сонгочлоо. Тэгэнгүүт 3 хүний чинь магадгүй 2 нь жишээ нь өөрөө юу гэдгийг асуудал гараад ч юм уу хувийн шалтгаанаар одоо өргөлөөгöd гарчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр мессен дээр гольфийн холбоо өөрсдөө одоо нөхөж одоо хүний оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт нэг хэсэг яаж явсан гэвэл нөгөө хүнийг хуульчдаг. Тэр хүн гольфийн холбоонд хамааралгүй ч байсан санал өгөөд яваад байдаг. Ийм юу одоо чинь энийг одоо яагаад өөрчилж болохгүй байх юм. Ганцхан энийг. Тэгээд яг сая өөрчлөгдсөн. Сая гольфийн холбоо юунес үндэсний олимпийн холбоос над руу ярьж байгаа. Одоо энэ хуралдаа орооч. Гэхдээ би одоо ингээд солигдсон дараагийн хүний оруулна гэсэн үг бай. Манай хувь хүнээрээ байдаг юм а та ирж солигдох хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Тэгвэл бас буцаад юуруу орчих. Шуулыг өөрчлөлт орлоо гэдэг чинь сарын өмнө тэгж ярьж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө хүмүүстгүй одоо хамаагүй болцсон шүү дээ. Ер нь хүн солигдсон шүү дээ. Байгуулганд байх хэрэгтэй. Тийм яриа болсон шүү. За тэд нар бол тэрийг ойлгоогүй юм уу? Ойлгосон чинь хийгээд байгаа юм уу? Уул надад бол өөрчлөгдсөн гэж ойлгуулад байсан. Буцаад өрөөнд хуурснаар болгоцсон ч байж байгаа. Ямар ч гэсэн тэгж. Тэгээ одоо жишээ нь манай Асашруу давагдвар чинь нэг хэсэг нөгөө Монголын чөлөөтгөө холбооны ерөнхийлөгч гэж байсан шүү дээ. Тэгэнгүүт Олимпийн орны чуулганд одоо чинь өмнөх ерөнхийлөгч маань болчихлоо. Би ингээд шинээр Монголын чөлөөтгөө холбооны ерөнхийлөгчээр сонгогдсон гэдээ очисон чинь албан бичгээ өгөөд одоо бид нар хурлаараа өдөр цэвлэр ингэсэн чинь хүлээж авахгүй нөгөө хүн чинь л ирэхгүй л гэдэг. Инхээр чи нөгөө буруудж байгаа байхгүй. Одоо чинь даамын холбооны ерөнхийлөгч байсан одоо төрөмчийн орооны дараагаар ажиллаж исэн сугар гэдэг хүн байна. Одоо даамын холбооны төлөөлөлгээд гүйцэд зөвлөлд ингээ Олимпийн орон сонгогдсон. Тэгсэн чинь даамын холбооноос нөгөө өдөр цэвлээсээ гарчиж байгаа байхгүй. Тэгсэн тэр хүнийг нөгөө хувь хүнээр ингээ байлгаад даамд ямар ч холбоогүй мөртлөө тэнд бүр Олимпийн орны гүйцэд зөвлөлд орцсон. Ингээд яваад байдаг тий. Энд чинь ингээд нөгөө гажуудлал руу хөтлөөд байгаа байхгүй. Яа энэ авилагчл байна гэсэн үг л дээ. Тэр хүмүүстэй зөв байж иж үйл ажиллагаа явах гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол ийм динамик амьд өөрчлөгдөөд ингэж явах хэрэгтэй шүү дээ. За нөгөөх нь та бүхэн бүтцийн тухай ярьлаа. Бүтц нь хувь хүнээс хамаарахгүй байх хэрэгтэй гэж нэг клубээсээ болёо нэгдүгээр.
Хоёрдугаарх нь за одоо хоёул дотоод засаг сайн засаглалын тухай ярив. Тэр хурлаа хийдэг, тайлангаа тавьдаг. За энэ тал дээр та юу хийх ёстой? Яаж ийн ер нь ямар байна? За би бас сүүлийн 2022 онд одоо ковидын дараа чинь одоо нөгөө 23 тамга тэмдэгтэй болцсон байсан Монголын сагсан бие холбоо. Хэдээр 2022 онд. Хэдийн тамга тэмдэгтэй? 20 гаруй. Тэгээ ерөөсөө сагсан мөг нэртэй тий. Тэр хурлаа хийлээ. За Монголын үндэсний өхний холбоо яг адилхан нэртэй тамга тэмдэгтэй 2 холбоо 3 жилийн өмнө хурлаа хийлээ. За одоо жилийн дараа жил ээлжид одоо хурлна гэж болох гэж. За энэ дээр ямар одоо таны асуусанд хариулахад алдаанууд яваад байна гэвэл за би эхлээд одоо үндэсний спортынхаа холбоог төлөөлж үндэсний өхний холбооны би төлөөлөл болоод одоо их хурл төлөөлөгчөөр сонгогдсон. Эхлээд намайг бол та зөвхөн сэтгүүлчийн ажлыг хийгээд эсвэл ажиглагчдаар орчих гингүүд нь би одоо бас сэтгүүлчийн ажлаас гадна би чинь бас бүхний зүтгэлтэн хүн байгаа ингээд. Тэгээ яг хуу бүхний зүтгэлтнүүдгээд хурал хийгээд 30-аад хүн хурал хийгээд тэгээд 2 өдрийн нөлөө сонгосон би 80% санал аваад ингээд төлөөлөгчөөр оролцсон мандат авч байгаа. За тэгээд нэг 212 илүү 213 төлөөлөгч орж ирж байгаа. Үндэсний өхний холбоонд. За тэгээд яг адилхан тамга тэмдэгтэй байсан улсууд ингээд нийлээд хурлаа хийгээд манай Баян авраг, Сүхбат авраг, Батэрдэн авраг гэх хуваагдал яваад байсан шүү дээ. За ямар ч байсан ингээд олон жилийн 20 жилийн шүүхөр явсан, захиргааны иргэн шүүхөр явсан асуудлыг нэг талдаа гаргаад зарим тал нь буулт хийгээд за ингээд нэг холбоо хийгээд за ингээд явлаа. За тэн дээр юу гарч ирсэн гэхээр өмнө нь бол одоо 67 хүнтэй цэцсийн зөвлөл гэж ажиллаж илаа. За тэр нь болохоор нэг харахаар одоо удирдах зөвлөл юм шиг. Нөгөө харахаар ингээд ёс зүйтэй холбоотой, барилдааны дүрм журамтай холбоотой юу ингээ хараад байхаар бас тэрний зөвлөлч юм шиг ингээ яваад байсан. Тэрийг одоо би ч бас санаачсан, бас залуучууд санаачиж байгаа. Ерөөсөө энийг хувирлтын өөр болгоё. Удирдах зөвлөл бол тэргүүлэгчгээд хэдүүнтэй байдгийг за 25 нэр батлая гэдэг ингээ батсан. За тэр яг удирдах зөвлөлийн ажлыг тэргүүлэгчт нь. За барилдааны зөвлөл нь тусдаа, ёс зүй сахилах хариуцлагын зөвлөл нь тусдаа бай гэдэг. Одоо яг ингээ 3 явгар засаглалын хувирлт нь бол ингээ явчихж байгаа. За тэгээд нөгөө мандатын хувирлал дээр бас л төрөний асуудал гарч ирж байгаа. Яаж сонгодог гэхээр одоо чинь 21 аймаг. 21 аймаг гэнэ 4 квоттай. Тэгэхээр 21 аймгийн бүхий холбоодууд хурлаа хийгээд 4 хүнээ одоо их ийд оруулж ирнэ гэж байна та тийм ээ. Тэгэнгүүт нөгөө давуу талууд байгаа юм. Одоо чинь улсын аврах цолтой, улсын арсан цолтой бүчүүдийг ерөөсөө шууд автоматар оруулдаг. Уул нь бол яг зөвхөн Монгол үндэсний одоо уламжлалтай холбоотой гэж манайхан бас яриад байгаа. Тэгэхдээ засаглал бол уул нь төрийн бас байгууллагын хуулиар адилхан л байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс хин нэгэнд ингээд давуу өгөх гэх өгдөг. Авраг хүн гэхээр заавал давуу мандаттай ордог байж уул нь болмоорг байгаа. Аврагууд магадгүй 10 авраг байж хад хуралдаад 3 хүний мандат эрэхтэй оруулж болно шүү дээ. Тэгжээж уул нь тэр төлөөлийн зарчим чинь хадгалагдах гэдэг. Тэгээд хараа аливаа нэгэн спортын холбоо гэдэг чинь зөвхөн тэр тамирчдын холбоо биш байхгүй. Ямар нэг хэмжээгээр нийгэмд нөлөөлөх ёстой шүү дээ. Нийгмийн аль нэг төлөөлөл байж болно. Өөрөө бүх биш хүн байж болно шүү. Байж болно. Спортын менежер байж болно. Тийм үү. Тэгэд энэ төлөөллийнхэн квотыг зөв батлахгүй бол зөвхөн чинь спортын холбоо чинь тэмцээн биш шүү дээ. Хин чадaltaй нь ордог нь биш. Төрүүлдэг нь тэр тийм. Энэ ялгааг л энийг бид яагаад олж харахгүй байна. Тэгээ энийг мэдэхгүй байна уу? Залуучуудад сайн хэлж ингээд таниулж өгөх хэрэгтэй юм байлээ. Яагаад тэгэхээр тэгээ нэг 25 тэргүүлэгчээ сонгосон чинь асуудал гарч ирсэн. За 21 аймаг гिचж байгаа. Тэгэнгүүт 25 гэсэн 4 код үлдэж байгаа. Тэгсэн чинь за одоо налах багнуурч гэдэг юм уу нөгөө нийслэлийн одоо жоохон зайдуу аслагдсан дүүргээ оруулчихгээд нэг код үлдэж байгаа. Тэгэхээр би горимын санал гаргаад одоо энэ бичлэг нь бол ерөөсөө YouTube дээр байж байгаа. Соштой. Тэгээ би ямар санал гаргасан гэхээр за би төлөөлөгчийн хувьар горимын санал гаргая. Энэ бүхий өргөнд цугсан 212 төлөөлөгчийн дунд яг эд барилж байгаа 25 хүртэлх насны залуучууд байна уу гэсэн байхгүй л. Дандаа 28, 30-аас дээш насны залуучууд. Миний ойлгож байгаагаар бол та бидний ойлгож байгаагаар бол эд барилж байгаа залуучууд руу тэгээд үзэгчдийн тэ эрх ашиг гэсэн хоёр том эрх ашиг жингийн тухайн дээр тэнцүү байжээж энэ бол хөгжинэ. Тэгэхээр эд барилж байгаа залуучуудын төлөөлөл тэр тэргүүлэгч удирдах зүйлд орохгүй болохоор тэдний эрх ашиг одоо хинээр дамжих. Нөгөө аймагаас орж ирж байгаа дөрвөн төлөөлөл бол дандаа улсын том цолтой бөхчүүд, ахмад насны ихэнх нь барилдгаа олцсон бөхчүүд орж ирээд байгаа. Тэгээд энэ асуудлыг яасан чинь харамслалын дэмжлэг аваагүй яхав жаydгийн багаас нэг одоо ган төрөлөө нөгөө тайлбарлагчийг оруулъягээд олонхороо шийтэл ингээл явцсан. Тэгэхээр энэ дээр нөгөө ийм байдал. Тэгээ манай залуучууд дараа нь одоо тэр чинь бид нар зөвхөн сагсангийн холбоотой харьцуулахад бид нар үндэсний өхний холбоо харин хаа очиж 3 жилийн өмнө хурал хийхдээ бүх бүгдлэгээр нь бүцэг таслаар нь
өглөөний 4-5 цаг хүртэл хоролцсон байхгүй. Тий. Тэгээд залуучууд бол ойлгож байгаа. Сагсан бөмбөгийн холбоо юу болсон бэ? Чи одоо баахал бас тийм олон тамга тэмдэгтэй хүмүүс. За сагсан бөмбөгийн холбоо бол яг 3 жилийн өмнөөс эхлээд нөгөө бүх холбоод нийлээд нөгөө адилхан тамга тэмдэгтэй холбоо нэг нь бол ингээд тамга тэмдгийн аль биесээр өгчөж байгаа юм. Тэгсэн харамсалтай нь бас нэг хоёр алдаа гарч байгаа. Тэр чинь нэг холбооныхын тамга тэмдгийг одоо хүчингү болгоно шүү дээ. Тэгсэн хүчингү болохдоо 60 гаруй жилийн түүхтэй холбооныхоо тамга тэмдгийг хүчингү болгочоод сүүлд нөгөө параллельны байгуулагдсан холбооныхоо тамга тэмдгийг хүчтэй болгоод явчихлаа л дээ. Тийм ч уг нь тамга тэмдгийн биш асуудал юуны агуулгын асуудал шүү дээ. Хэрвээ нэгдэж байгаа бол аль болохоор олон жилийн түүхийг аваа. Тэгэхдээ нөгөө бусад харагдахгүй болохгүй байгаа юм а. Тэрний хаан дор дөрмөө өрчөө цаашаа явчих болдгүй юм баг та. Тэгэнгүүт би бол ингэж харсан. Одоо спортын зөвтгөлтөөний хувьд Монголын сагсан бөмбөгийн холбооны хурал биш, Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн холбооны хурал боллоо гэж ойлгосон байхгүй би. Яагаад тэгж ойлгож байгааг гэвэл одоо чинь Монголын сагсан бөмбөгийн холбоо гэдэг ижилхэн тамга тэмдэгтэй хоёр холбооны нэг нь тамга тэмдгийг хураалгалаа. За окей болж байна. Уул энэ холбооны хурал байх ёстой шүү дээ. Тэгсэн чинь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3-ыг өрж 3 сагсан бөмбөгийн холбоо, шүүгчдийн холбоо, эмэгтэй сагсан бөмбөгийн холбоо, хүүхдийн холбоо бүгдэнд нь өдөр зүгэл ковод өгсөн. Тэгээ одоо дараа жил жишээ нь дахиад засаглалын хямрал руу орох уу? Энд чинь нэгдсэн холбоо гэсэн бол нэг өөр байгаа юм. Одоо улсын бүртгэл дээр жишээ нь нэгдсэн холбоо байгуулъя гэд нэр авах юм бол та хоёр жишээ нь ижил төрлийн сагсан бөмбөгийн холбоотой бол та хоёр санал гаргаад за манай хоёр болон түүнээс дэш холбоод алтан бичгээ өгвөл одоо нэр өгдөг байхгүй. Тэгэхээр одоо би бол тэгж хараад байгаа байхгүй. Тэгсэн чинь бүгдээрээ тамга тэмдэгтэй. Бүгд жижигхэн амбицтай. Тэгээ энэ цаашаа хэдэн жил үргэлжлэх бол асар их хэмжээний санхүүжилт хөрөнгө оруулалт одоо ороод ирсэн гэдэг явж идэг. Тийм ээ. Ер нь дэлхийн жайгийн жишг нь ямар байд юм бол одоо холбоо дээр сая ярьсан зарчмаар байд юм уу ямар хөө байд? Ер нь одоо FIBA гэдэг олон улсын сагсан бөмбөгийн холбоо бол жишээ нь 3-3 гэх сагсан бөмбөгийн холбоо дотроо л байх шүү дээ. Дотроо. Тэгэхээр манайх бол одоо нэг юу алдаад байна гэхээр жишээ нь волейбол дээр эсний волейболын холбоо чинь одоо жишээ нь дотроо байдгийн олон улсын волейболын холбоо. Тэгээ олимпийн хөтөлбөрт эсний волейболын холбоо тусдаа шүү дээ. Сагсан бөмбөг ялгаагүй 3-3 чинь тусдаа мөртлөө нэг холбооны дотор. Тэгтээ яг нөгөө сонирхолтой болгохын тулд гоё шин төрөл оруулж гин гэд ингээд олон улсын олимпиар спортын хөтөлбөртөд оруулаад ингээд явчихж байгаа байхгүй юу. Тийм боломж нь бол улан байгаа. Тэгэхээр манайх бол одоо яах ёстой вэ гэхээр ерөөсөө засаглалын хувьд алдаад яваа одоо энэ салбар холбоотын асуудлаа бид нар шийдэх ёстой. Одоо жишээ нь бүхтээр ч ялгаагүй, сагсан бөмбөг дээр ч ялгаагүй салбар холбоо гэдэг нь одоо жишээ нь үндэсний өвхийн холбоо дээр ярихад та одоо жишээ нь Увс аймгийн төлөөлөл байлаа гэж бодлоо гэхэд үндэсний өвхийн холбоо улсын бүртгэлөө албан тоод явуулаад бид нэр 21 аймгийнхаа нийслэлийнхаа дүүргүүдийн салбар холбоог байгуулах чинь гээд тэгээд тамга нь болохоор Монголын үндэсний өвхийн холбооны Увс аймаг дахь салбар холбоо. Гэхдээ Увс аймгийн бүхий холбоо тусдаа тамга тэмдэгтэй. Төрийн бус байгууллагын хуулиар хоёул адилхан статустай яваад байгаа. Спорт клуб ч ялгаагүй яваад байгаа байхгүй. Тий. Би бол тэгж л хараад байгаа. Тэгэх юм бол эн чинь нөгөө нэг юунда журамдаа орчиж байгаа байхгүй. Ер нь бол 21 аймаг тэгээд дотроо хурлаа хийгээд нөгөө ковод төхөр яг арчлалтаа хурлаа хийгээд төлөөлөө сонгодог. Тэр үед нөгөө батлан хамгаалахад бэлэн гэд нэг байлаа. Бин тамир бас залуучуудын чирэгжилтийг анхаарсан нэг тийм хөдөлмөр батлан хамгаалах бэлэн гэдэргээл тий янз бүрийн тий гэх тэр ийм за барууны орнуудад тэр нөгөө янз бүрийн скаутуудын тий спортын тэр юм бай. Гэх мэтэр энэ бид нарын энэ тав тэрний сая ярьж байгаа асуудлуудаас болоод тухайн спортын хөгжил бодсон хүрсэн боломжтой хэмжээнд хүрэхгүй байна нэгдүгээр. За хоёрдугаарт бид ер нь энэ залуучуудынхаа спортоор сонирхсан эрүүл амьдрах хөдөлгөөн чирэг байх энэ том ажил маань ерөнхийдөө улс орон дээр хоцроод байгаа байхгүй. Сая тавитер тодорхой холбоодын тухай ярьж шít. Энэ ч одоо улс төр болчиход шít. Тэгэлгүй спорт гэхээсээ илүү тийм ээ. Тэгээд би хөлбөмбөг дээр сая зөвөр яг сэдвэн халуун байгаа тэр бас нэг тодтогоод хэдэн зүйл хэлж болох уу. Одоо чинь хөлбөмбөгийн холбоо дээр яагаад ингэж скандал үүсэж байна гэхээр ийм юм болж байгаа юм. За анд оцор гэдэг хүн дахиад ингэж нэр өгөхий гардмаг нэг 5 хүн нэр дэвшсэн. Нэр дэвшүүлэх процесс бол нөгөө шудраг явагдаад одоо нийтээрээ масараад ургацдаг байхгүй хөлбөмбөгийнхэн ч ялгаагүй олон нийт чил. Яагаад тэгэхээр сонгуул зохион байгуулдаг бүтцийн байгууллага. Энийг аваач сүүлийн 10 жилд одоо Ганбаатар гэдэг одоо улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа нөхөр өөрийнхөө талын одоо хуулч тийм үү яг өөрийнхөө талын одоо гарын доор байдаг улсуудаа сонгуулийн хороо гэж байгуулчихж байгаа. Уулын тэр чинь бол
нөгөө шүүгчтэй гэдэг юм уу, зүтгэлтэн байдаг юм уу, дасгалжуулагч, хөлбөмбөгчдийн төлөөлөл одоо тэр хурлаас байгуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ манайхан бол ерөнхийдөө нөгөө хурал хийж чаддгүй учраас за одоо чинь тооллогын комисс юм уу одоо юуны сонгуулийн хороонд ажиллах хүн байх нөхөр манайхан гар өргөдөг байхгүй. Тэгэнгүүт нөгөө автоматар бэлтгэгдсэн усууд орж ирээд энэ сонгуулийн өмөлөд байдаг. Тэгэнгүүт нэр дэвшсэн усуудад одоо ингээд нөгөө тодорхой сонгон шалгуур тавьж байгаа байхгүй шаардлага. Тэр нь хамгийн ихэнд 4 хүртэл жил хамгийн багаар утгад 4 жил Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаатай холбоотой тий үйл ажиллагаанд оролцсон байсан. Тэгэхээр тэр нь одоо чинь анд зэрэгэн дээр байхгүй хүнийг бүр хүчээр оруулж ирээд тэр нь хамгийн их одоо юу ач холбогдол өгч байгаа. Тэр нь бас зүгээс нэ. Үнэхээр оролцоод ингээд явж исэн хүний одоо тэр сонгуулийн хорон зөвшөөрөөд одоо нэр дэвшилтийн ингээд окей тий болж ийн гэсэн бол нэг өөр. Тэгээд тэр нь явсаар байгаа нөгөө санал худалдах зарчим руу. Тэгээд урд өдөр нь одоо сая сошиалор юу дэлгэцсэн гэвэл одоо Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчээр одоо ажиллаж ирсэн. Сая нөгөө нэг ерөнхийлөгчийн ажлаа өнгөд үүрэг гүйцэтгэхээр ажиллаж ирсэн одоо Сандгийн Жаргал сайхан гэдэг хүн одоо урд өдөр нөгөө аймагаас ирсэн төлөөллүүдийг зоч дуудлаа хөлбөмбөгийн холбоо зардлын дааж байгаа. Жишээ зөч зоч дуудлаа. Тэгэнгүүтээ та нар одоо ингээд одоо хөлбөмбөгийн орон нутгийнхаа зардал мардал имэдэв юм дааж чадахгүй би та нарт хэлсэн шүү дээ. Анд озер гэдэг нэр дэвшиж байгаа хүнээс 5.10 сая төгрөгийг аваад тэгээд сонгоод явчихъя гэсэн. Худалдаа бүр улаан цай тийм юм болж байгаа. Тэгээд энэнд одоо хөлбөмбөгийн эд тоглож байгаа залуучууд бол асар ихээр дургуцж байгаа байхгүй. Тэгээ яг өмнө нь их урал мурал дэвшгэд нэр дэвшигтэй холбоотой янз бүрийн сөрөг зүйлүүд их явж исэн ч бас нөлөөсөн байх гэж би бол харж байгаа юм тий. За улс төрчдийг худалдаад авчдаг болж холбоодын ерөнхийлөгч нар эгч авчдаг болж зарагдахгүй ч юм болов болж тийм ээ. За та бүхэн ямар ч гэсэн энэ спортын холбоодын өнөөдрийн асуудлын тухай нэг юм хараад бас нэг ярилцлага хийчлээ. Энэ бол одоо зохион байгуулахад нь цаашд нь туслах байхаа гэж нэг итгэж байгаа ш. Тэгээд энэ ярилцлага хийж байгаа тийм. Нэгдүгээр хоёрдугаар та одоо үнэхээр спортод бол маш үнэтэй хоньёор оруулсан хүн. Хизээний л тамир спортын сэтгүүлч тийм ээ. Бүх би намрын одоо спорттой холбоотой сувгуудаар гарч исэн. Тийм ч учраас та одоо энэ өнөөдрийн асуудлыг ингэж гаргаж ярь тавьж байгаа талархаж байна. Тэгээд манай нэвтрүүлэг цаг нь болсон учраас би танд юу ч гэсэн хамгийн сүүлд хэлэхэд бол ер нь спортын холбоодын засаглалаа сайжруулах цаг болж хуулиач янзлын хууль тогтоомжоож өөрчлөе. Спортын оролцоо тэг хүмүүсийн идэвхтэй байлгах, зөв байлгах тэгээд дүрм журмынхаа дагуу явах хэрэг болно гэж өнөөдрийн ярилцлагыг би үзэж байна. Баярлалаа. За баярлалаа. Өглөө гэснэх баярлалаа. За хүн төзөгчтэй өнөөдөр манай де факто ярилцлагаар Монгол улсын одоо спортын нэвтрүүлгийг олон жил хийсэн. Одоо 30 жил хийж байгаа юм байна. Надмит Цэрэнгийн тамир оролцлоо. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжид харууц. Сэвэр агаар тав тухтай орчин. Тансаг давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тавдугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment